Хөлмөр чэж нуруу хөлмөр чэж нуруу. Дөрөв. Иш харахны шүү зөргөө. Би халж 4 3 2 1 яа. 7 8 9 5 6 7. За манайхан яарж байгаа би та нарыг мэдж байгаа. Гэхдээ та нар хичээх ёстой шүү. Мэдэрч байгаа шүү дээ. 5 6 өнөөдөр зоолко ямар хоол сууж байна. 7 4 3 2 окей. 6 7 8 9 10. Баярлалаа. Бидэн хоёрын хичээл дуслаа. Монгол хүн эрүүл байх болтугай. Окей. Хөлмөр чэж нуруу хөлмөр чэж нуруу. Ихэлсэн чинь хаана ороод ирж. Йоо. Жон тасарч. За сайн байна уу? Уцаан унтраач тий. Яг гоё их ажлын үүс дундуур гинт утас дуурж. За, зодко. Юу вэ? Гүүгэрээ. Син эр тасгалын юм бичлэг хий. Өдөр болгоно Ан цааны бичлэг хийгээгүй. сонирн болж байна. Төсөрч. Иш камерлуул авах юм тий. За сайн байна өнөөдөр бэлэгцээ өдөр. Юуны бэлэгцээ өдөр тий. За маш гоё үр дүн гарч байна. За үр дүнгийн талаар миний бэлтгэсэн видеог та бүхэн үзсэн байх. За үнэхээр хөлсөө урсгаж чаддаг нь авдаг, хийж чаддаг нь болохоор яг шагналаа авч чадж байгаа байхгүй юу? Тийм болохоор манайхан яг дасгалаа хийдэг байгаараа багшигаа дагаад хийгээрээ хоолоо гоё чигцтэй бариараа гоё мэдээ, маш олон гоё мэдээ байна. За тэр 60 настай эгч юм тий. Жин ямар гоё буусан байна. Та нараа сонсон баг тий. Юу вэ 7-8 хил хасцсан хүмүүс зөндөө байна. Үнэхээр итгэхгүй байна гэж байгаа байхгүй юу? Яа зоолко гэж саруулагч хоёрын даслыг дагаж хийгээд 6-7 хил хассандаа би үнэхээр итгэсэнгүй. Үнэхээр итгэсэнгүй. Тэгээд жингээ үзэн чи үнэхээр хасцсан байсан гэ тий. Олон гоё тийм гоё үр дүнгууд гарсан байсан. За тэгээд одоо хэдүүлээ сайхан таслаа эцгээе. Би ямар сонин зохиолын дууч. Эвгүй яриад энэ тий. За тэгээд хэдүүлээ тий. За дагаа алхаж байгаа манайхаа. Алхаарай. Яа. За багштайгаа анцаахан багшийг нь одоо Америкээс өрсөн байна. Ашаал бодлоо. Зя дагаад ингэж. За манай үзэсгэлэнтэй зоолко багш бидэрт бас давхар хичээл зааж байгаа. Баяртай байгаа тий. Яагаад нэг юм Монголын үндсийн телевизийн формат болоод нэ. Өнөөдөр нэг сонирн байна тий. Харин тий. Амар тийм албан хитрхи албан ёсны ярьж байна. За дагаа яваад гараа. За хажуудлаа явах юм биш үү? За тэгээ. Зөөвөл урдаа баруулна. Ингэж юу? За яваа. 1 2 3 4 10 төгөх юм уу? 6 7 8 сүлээ 1 2 3 4 8 за нүгэл. Лай. 1 хүү 4 8 9 10 12 13 14 15 16 ёо иш харахны шүү зөргөө. Иш харахны шүү. За чигээрээ. За чигээрээ. Өвдөг өндөр. Алхах нь тий. За өвдрөө манайхаа өвдөг өндөр. За өвдөг өндөр өсрөө. Би халж 10 9 8 7 4 3 2 1 яа. Баярлалаа чи. За. Яа. Талаагаад өгөрөө. За ёо. Окей. Зам алчлаа шүү дээ. Халацтай гоё хэлж тий. За зүйл алхъя. Таныг авчидгөө. Наач нэг. Энд тий. За тэгэл болий.
За. Чи урд гарах юм уу? Үгүй. За би таны дагаа явчихлаа. Өгцөгтэйгээ цог багш. Ааха. За. Ингээл. Яа. Нэг л охинлогийн бодрандаа. За яаж юм? Болж гинэ. Хүү. Харин камер руу гарах нь шүү. 19. За нэг өгцөгтэйгээ цог. За. Нэг. Хоёр. Өгцөг гарах. Би арчлахсан чи жоохон болчих. Үгүй. За. Тэгэхээр чи би бодоо. Нэг. Нэг тийм. Йоо. Ийм хүн тасгал хийх гэж. Дага хийл манха. 6. 7 өвин. Юу гүл наад руу гараад гэх тийм. Наа чи хааж болохгүй гэсэн шүү. Камер руу гараа шүү. Йоо энэ амсгал далах чи. 9. 10. За. За. Даг эхнийсгэл. Эхний тасгал. Хөлнийсгэл. Үндсэн суултаа хийчээ. Үндсэн суул. За үндсэн суултаа өнөөдөр 25-аар хий. 25-аар 3 удаа. Окей. За хайшин суултаа болохоор 15-аар 3 удаа оръё. За хол суулт, дунд суулт, ойр суултаараа өнөөдрийн цэцгэлийг дуусгая. Окей. За үндсэн суултаа болохоор хөлөө мөрний хэмжээнээс жоохон зайтай аваад гараа уртаа барьчих. Нуруу хотоо, өгзөг оцоо, цээж тэнүү. Окей. Харц дээгүүр. За доош суугтаа манайхаа. Өгзөг хоошо түлхэж ингэ суун шүү. Түлхэж доош орно шүү. За та бидний суугтаа алдаа мэдээж ингэ суугаад та. Ингэж өвдгөө оршоо олж. Ингэхгүй нөө шүү. За явлаа. Хитгэлээ. 25. Явлаа. 1 2 3 4 5 жоо удаа. 6 7 8 9 10 дахиад 11 12 13 14 дахиад 15 16 17 18 19 25 1 2 3 4 5 За та бүхэн харж байгаах. За утгагүй манай D2 хичээл эхлэн. За D2 хичээл дээр бол за үнэхээр та бүхэн гэлсийн 6 булчингаа олж авах бүрэн боломж гарч ирнэ. За D2 хичээл маань дотроо маш олон ангилалтай байна. За сэтгэл зүйчээс эхлээд хоол зүйчээс эхлээ те. За тэн дотор бизнес яаж хийх тухай, хамт бизнес хийх тухай маш олон зүйл болж эхэлнэ. D2 хөтөлбөрийг хүлээж байгаарай манайхаа. Утгагүй жингээ хасангаа бас орлогч боломжийг бид нээж өгнө. За яг уу. За. Арай би алцаагаа зогсоо байна. Болаа. 25 удаа арай удаа яваад байна уу? Жог удаа. Болаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 дахиад 11 12 13 14 15 16 17 18 19 25 удаа 1 2 3 4 За анзаарч байгаа бол өнөөдөөс эхлээд тасгалын маань тоо нэмэгдэж эхэлж байна. За хүний биед нэг юм бохирын байгууламж шиг нэг тийм байгууламж байдаг. Энэ ямар байгууламж вэ гэхээр лимп буюу тунгалгийн булчгаа тий. За энийг одоо маш олон эмчнэр манай группт орж ирж ингээ харж байгаа. Бүгд мэдж байгаа надтай одоо тий. Гэтэ би бас мэдгүй хүмүүс нь хэлж өгч байгаа шүү. За тунгалгийн тогтолцоо хаана байрладаг вэ гэх юм бол одоо ингээд суц дагаж байрладаг зэгүүдээр тодорхой хэмжээний. За лимп буюу тунгалгийн булчирхаан сайн ажиллаа хийгээд ирэхээр яадаг байх нь. Хүний хамраас нус гоождаг байх нь шүү дээ.
Окей. Тэгэхээр одоо Монголын уцгаар чинь сайн ажиллаж чинь гэсэн үг. Арай тэнцээ. Яг уу. Явъя да. Яла. 1 2 тоолоо. 3 5 6 7 8 9 10 дахиад 11 12 13 14 15 16 17 18 19 25 21 22 23 24 нэг явъя 25 3 хуцсан. За тэг. За тийм болохоор манайха яадаг байх нь дасгал хөдөлгөөнөөр илүүтэйгээр за бас дээрээс нь би халаад их цагт хүний дархлаа нэмэгдэж байгаа. За манайхан маш олон хүмүүс булгажин гэж ярьж байгаа тий. За биеийн булрааг заавал давж гараарэ. Дасгал хийж ээж тэр булраа арилгах болохоос за хэвтээд бас арилгахгүй шүү зэ. За өнөөдрөөс эхлээд арай бага зэрэг хичээлүүдээ нэмж байгаа шүү. За яванда бүр гоё болж эхэлнэ. Маа дасгал. Ялангуяа манай D2 хөтөлбөрт бүрстэ маш гоё. Одоо зүгээр одоо бидний хийж байгаа дасгал хөдөлгөөн одоо яг энд ороод намайг дагаж хийж байгаа манай хүмүүс болохоор та нар маань болохоор зөв бэлтгэж байгаа хүмүүс шүү. Хэдүүлээ бүрийн гоё төгс бие бэлтрийг D2 анги дээрээс олж авна. За тэгээ бас дулаараад ирэх цагт окей. Үнгүү фитнесийг яг хамтаа хийж эхэлнэ. Хаана хийх вэ? Скватрын талбайг дүүргий те. Nice. За дараагийн цэгэл. Хөлөө урдаа тавилаа. Нэг хөлөө хойно тавина. Доошоо суун хайчин суулт. Нэг окей. Хайчин суулт явлаа. За бэлдчих манайхаа. Хажуудлаас харсан баг те. Харагдаж байгаа. За одоо хажуудлаас бол ингэж харагдана. Хажуудлаас бол ингэж харагдана. Нэг nice. За манайхын хайчин суултаа хийхэд хамгийн анхаарах зүйл хөлний урдлын дөрвөн толгойд өгзөгний булчин илүү ажиллаж өгдөг байгаа шүү зэ. За тэр хойгуур зүгээр хүн бүрсэн шүү. За яах вэ? За манайхан бэлдсэн байна. Хайчин суулт. Тий. Хайчин суулт нэгтэлтэй 10 удаас очиж. 10. Тий. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за ханагт тавь. Явлаа. Чи наашаад нөгөө хөглөөс олж болтгүй. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 2 9 10. За хоолоогоо идж байгаа бах те. Хүмүүсийн тогтмол хийдэг алдаа юу вэ гэх юм бол 30 жил таргалчаад 3 хоног юм уу одоо 3-7 хоногийн хугацаанд ч ингээ хасахыг хүсдэг. Гэхдээ хизээс 30 жил таргалсан хүн 3-7 хоногийн хугацаанд шууд хасахад хэцүү байдаг. За эхний 7 хоног айгүй маш шуурхай орно. Хоёр дахь 7 хоногоос эхлээд сулрна. За 3 дахьаас эхлээд шантраад жим юм дасгал хийж байгаа за хайдаг баг. Маш багаар, маш зөөлнөр хоолоо зэгцлээд дасгал хийх нь хамгийн сайн фитнес гэж хэлж явлаа шүү дээ. Окей, ойлгосон. Яг уу. За. Их явсан юм зү. Хаш явах чай. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за нүгэлтэй. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Золко ер нь
чам дээр айгүй мундаг хүчтэй ирчээд жингээ харж чадахгүй явж байсан хүмүүс байдгүй. Би ялгаа ах. Бас 90-ийн барантай гэдэг шиг. Хорвоо 90-ийн барантай гэдэг шиг. Байж тээ ихний өдрөөсөө шантраад явчихдаг хүмүүс байна. Шантралтын хамгийн их нь. Их одоо нийтлэг шантралтын тохиолдол нь юунд дээрээдгүй? Ер нь бол жин ихтэй хүмүүс илүү шантрамтгаа байгаад л. Ер нь тийм тэгээд ер нь бол таны хэлгээ барыг залхуугаасаа болоод таргалсан эд дээр би баг өсвөлүүд нэгдээд тэгсэн мөртлөө илүү л жин гайгүй мөртлөө яг гайгүй гой бит хүмүүс найгуу тийм тууштай яваад байгаа. Тууштай яваад байгаа тий. Тэгтээ хүн хүнээс л болох л байна. Тэгэхээр энэ зүгээр таран байна гэдэг хамгийн арчаагүй байдаг шүү. Арчаагүй байдаг шүү. Тийм л хэлсэн шүү. Арчаагүй нь таргалдаг шүү. Явлаа 3 тоглолт. Тийм. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за нүгэлтэй. Уг нь бол 7 хоног төвчж хөтөл болчих гээд байгаа байхгүй. Эхний 7 хоногод авчвал булралт нь гайг болчих шүү дээ. Тэгэл биеийн нэгрээд ирдэг. 1 Тэргээл 2 3 4 5 6 7 8 9 10 3 дахь нь 2 дахь нь 2 дахь нь 2 дахь нь тий 3 дахь нь за дахиад ирч 3 дахь нь яа нэг орч тий. Тий 4 орч төгөлөх. За 4 орч. За манайхан яарж байгаа би та нарыг мэдж байгаа. Гэхдээ та нар хичээх ёстой шүү. Өндөрж байгаа шүү тий. Заавал чадах ёстой шүү. Өөрийгөө ялах ёстой шүү. Өөрийгөө дийлэх ёстой шүү. За. Окей. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за нүгэлтэй. Яваа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 жоо амарч. За шантамтга одоо яг одоо бит хоёрын зааж байгаа хичээлийг яг чин үннийг хэлэхэд манай яг энэ группт мөнгө төлөөд орж ирсэн хүмүүсийн 100-ны 10% баг тий хийхгүй одоо хийж байгаа шүү. Ер нь зөвхөн баг 80-90% зөвхөн үзчихэдэг ийм арчаагүй байдаг шүү. Ийм арчаагүй. Өөрөөсөө тэгчээд цаашаа эргээ ярихдаа тэдний хичээл муу юм бэл. Одоо эдний хичээлд нь орж үзье гэдэг. Яг үндэ гизээ хэлээ те гурилтай шөлөө ичээ, цөөнгө идчихэд, бууз хуушураа идчихэд юу ч хийхгүй байгаа чамд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг дахин хэлье. Чи залхуу бол, чи арчаагүй бол, чи шунаг сэтгэлтэй. Эсвэл илүү их эдхийг хүсдэг. Эсвэл бүх алдаагаа бусд руу чигдэг ийм арчаагүй байх юм бол яг үнийг хэлээд чамд би битгий бурхан байсан тусалж чадахгүй. Хөдөлмөрч хүн, арчаатай хүн, өдөр болгон өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг хүмүүст үргэлж амжилт гардаг байгаа шүү. Шүлсчин биш, хөлсчин урсж байгаа цагт чамаас заавал аз жаргалын гармаач ялгарч чиний бие дандаа сайн бүхэн зүйл хуралдаж үнэхээр сайхан болно. Окей? За явлаа. Хөлөө жоохон зайтай тавьчих. Хол тавиад. За энэ дээрээ бүгдээрээ 10 удаа суучих. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 Барыг биш. за баярлаа 9 8 7 6 5 4 3 2 1 за ингээ хон ингэж хонож Хасаж байгаа хөндрүүлж байгаа өстэй тий. Хөө миний хөл салж байна. Харин нэг хасгаж. Аюу гоё. Тийм байт юм байна. Тэгэхээр манайхан ямар ч байсан ч аюутай, анхиатай, арчаатай, өнгөхаатай шиг байгаа да. Тэ?
Нэгэнт мөнгө төлөд орж байгаа. Нэгэнд мөнгө төлөө орцсон. Та нар ямар хэрэгтэй. тийм хувц судлаж авах тий. За манайх тэгээд тийм байна. 20 жил багш хийж юм. Хамгийн өөдгөө хүмүүс бусдаас ингэж үздэг юм. За золко муу болохоор бол би муухай амьдарч байгаа юм байна. Манай нөхөр муу болохоор бол би бүдүүн байгаа юм байна. Одоо манай эхнэр муу болохоор би таргалж байгаа юм байна тий. Надад ямар ч буруу байхгүй гэж боддог хүмүүс хамгийн их алдаатай байдаг шүү. Окей. Өглөө болгон 5 цагт босч алхаараа. Огч шүү. Одоо энэ үжиг хүн орж ирэх. Багш нь ингэж хамаагүй онгодоо оруулж ирмээгүй шүү. За хол явлаа. 1 2 3 4 5 6 өнөөдөр золко ямар хоол сууч байна? 7 бүр тийм тааш. 9 За барь. 10 9 8 7 6 5 4 3 2 1 окей. Nice. Хоёр дахь ордоо. Тий. Nice. Мододгоогш одоо өөрийгөө таргана гэдэг юм да. Хангайгүй турсан байна. Бас группийнхаа хоолыг бас бариад хэлцээ. Групп тэрх байгаа яг энэ иж байгаа хоолоо юу? Гоё байгаа зү. Шууд гайгүй. Манай хоол айгүй гоё. Асуулт байвал мэдээж манайхан комментэнд бичээрэй. Багштайгаа шууд ярмаар бол чатлаараа. Тэ? Тулгарч байгаа асуудлууд байвал хэлээрэй. Залхуурж байгаа бол үнэнээсээ надад залхуурж ин гэж хэлээд надад загнуулаарай. Үн төлбөргүй. Загнах үн төлбөргүй. За яваа. Гараа дэш яваа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за барьлаа. Тосгүй. 10 9 8 7 6 5 4 3 2 окей. За бүгдээ хамтаа сонголтоо хийж эхэлцгээе манайхаа. За суумаа суулт хий. За эндээс доошоо суулаа. Муруу хотгор үзэр хоцгор цээж тийм өдөө анаад амлангийн төлийг олж авч байгаа. Тэр үргэлжлэл. За 5 4 3 2 1 За хөлөө яах нь чигээр нь за тэгэхээр урагшаага хоёр гал давуулаа шилбэрүүх татаж тунгааж байна. 2 3 4 5 6 За эндээсээ баруун талруу гасуулаа бүгд. За 1 2 3 4 5 6 7 Оо. 10 за нүгдэл та. 1 2 3 Шауулын 5 7 8 9 10 шавд өвдөр зөвхөн суучих. За тарганаас болоод ингэ сууж чаддгүй хүмүүс олон байдаг шүү. За явлаа. Яваад ч явах гэдэг сууж байна. За бүгд нүдэ ханаад. Жохоо яагаад шүү гэж. Нүдэ ханаад 10 толоо. Ямар ууртал. Нүдэ ханаад 10 толоо явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 яг ингээ өөсөн ингээс байгаа аюу тавьчихдаг тий. За хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө гадагшаа олгоод аль болох өвдгөө газар руугаа тэмэрч өгөө. За тоолоод явъя. 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 За гараа урагшаа бол энийг. За үлмэргүй. Үлмэргүй болоо явлаа гараа. 1 2 3 4 5 6 7 8 9 10
Баярлалаа. Бидэн хоёрын хичээл дуслаа. Монгол хүн бүхэн эрүүл байх болтугай.